Шингис хаантай л холбоотой юм байна да. Зугсан нэг юм байд юм бол гэж бас боддоо шүү дээ. Бас хүчнээ хардах яриагаа шууд хэлээ. Хуучин системэр чинь танаана манаана байхгүй болчих гээд шүү дээ. Энэ бол дээрэм. Зүгээр ловер биш Тийм тийм бол үү? зүгээр ловер байхгүй. За Монголын түүхэнд тодор бичигдэн үлдэх нүгэл төр дорж ханд ямар новшин үйл хийсэн талаар өнөөдөр ярина. За энэ хүний ямар новшин юм хийсэн талаар ярихаас өмнө эхлээд энэ хүн ямар ухсааны ямар хүн бай гэдгийг бүгдээрээ олж мэдцгээе. Шингис хаантай л холбоотой юм байна да. За, Шингис хааны отгонгүй хий. Чингис хааны отгон хүмүүс тулуу за. За тэгэхээр тулаагаас хойш ингээд бүгдээр ингэж тулуун удмынх ингэж засгалж байгаад Монгол улсыг хаанчилж байгаад хамгийн сүүлчийн их хаан маань Батмунх Даян хаан гэдэг чинь мандагцсан хааны нөхөр. Батмунх Даян хаан насурснаас хойш үндсэндээ их Монгол улс маань задарсан. Тэгэд халахын нутгийг гэрсэн ч ялаа хунтай шиж өөрийнхөө хамгийн отгонуудыг энэ халах Монголыг тэр чигт үлдээсэн байхгүй юу? Тэр хүний шууд удмын хүн юм байна. Яа. Яг манай нэг өвөг эцэгч гэдэг юм уу бас их дайн тулаанд орж исэн юм билээ л. Манай ээжийн бас аавынхаа нөгөө тулга тайж гэж бас хүн байсан. Нөгөөт нь гомсрын тайж гээд бас л тэр үйл хэрэгт явж исэн байдаг. Сонио. Тэгээ нэг зугсан нэг юм байд юм бол гэж бас боддоо шүү дээ. Яа. За энэ дорж хандын чинь аавын талын өвөг эцэг нь бол одоо их дайн тулаанд орж явсан. Дайчин хүмүүс байсан гэж ярьж байна. За ээжийнхэн талаас бол одоо тэр тулга тайж хоёр тайж байсан гэдэг ингээ ярьж байгаа. Гэтэл аавынхаа талаар бол энэ хүн тодорхой ярихгүй байгаа юм. Ээжийнхэн талаас нь хоёр тайж хүн байгаад байгаа юм. Энэ хоёр тайж хүн бол одоо цогтхон тайж, тэр гисэн жалаар хүн тайж, за тэр Батмунх Даян хаан гэдэг ер нь бол алтан ургийн хүмүүс. За тэгээд яг тэр гэрсэн жалаар хүн тайж гэдэг нь бол энэ халах монголчуудын өвөг эцэг хүн байгаад байгаа юм л да. Тэр гэрсэн жалаар хүн тайж нь Батмунх Даян хааны хамгийн баг хүү. За тэгээд тэр хүний алтан ургийнхантай бол ээж нь одоо хамааралтай байна гэж ярьж байгаа. Гэтэл Монгол үндэстний одоо ёс заншил удам мөхсаа бол одоо эцгийгээ дагж явдаг. Тэгэхээр энэ нөхөр чинь ингээ эцгийнхээ талаар тодорхой юм яриаггүй зүгээр дайн тулаанд орж явсан гэж ярьчаад ээжийнхээ талаас одоо алтан ургийн хөөн бий гэж ингэж ярьж яваад улсын их хурлд сонгогдоод өнөөдөр одоо улсын их хурлын гишүүгээ явж байгаа юм байна. За би бодохдоо бол энэ дорж хандыг энэ Исмаил Тайш гэж энэ хүний л удмын хүн байхаар л ийм л хүн байгаад байгаа юм. Тэр одоо хийсэн үйл хэрэг энэ Монголын төрд алба хашиж яваа энэ алба тэгээд одоо энэ Монголын төрд хийсэн хар нүгэл гай ерөөсөө энэ Исмаил Тайшаас бол ялгаагүй л надад санагддаг. За тэгээд энэ Исмаил Тайш гэж одоо ямар хүн байсан гэхээр Мандахой цэцэн хатан кинон дээр бол одоо энэ дамжигоо дүрийг бүтээдэг ийм айхтар ширүүн хар сахалтай ийм хүн байсан байгаа юм. За энэ зохиолыг бичсэн энэ киног хийсэн хүмүүс бол одоо тэр үеийн хүмүүс чинь маш өндөр нарийн судалгаатай, маш хариуцлагатай ханддаг. Энэ Исмаил Тайш гэж хүн байсан уугүй юу гэдгийг мэдээ судалж үзэхэд энэ бол одоо Монголын тэр баг хаадын үеийн түүхэнд бол байсан хүн байж таарад байгаа. За тэгээд их Монгол улсыг сарниж хүчгүүдүүлэх, их Монгол улсыг сөнөөх, өөрөө эзэн нь болох ийм хүсэлтэй ийм хорчин этгээд бол байсан байгаа юм. Одоо Мандуул хаантай муудалцуулаад Баянмөнх Жононг хороочход тэгээд одоо Баянмөнх Жононгийн хатан болох Шихэр буюу одоо Чихэр хатныг өөрөө авч суугаад түүнээс ингээ хоёр хүүтэй болсон хүн байгаа даахгүй энэ Исмаил Тайш чинь. За тэр Исмаил Тайжийн хоёр хүн бол мэдээж алтан ургийн хүн биш учраас ямар нэг тайж хэрэгэм зэрэг олгож хүн амьтан захируулаагүй. Мэдээж тэр Батмунх Даян хаан бол ордондоо авчираад одоо язгууртны нэгэн адил ингээд амьдраа явсан байдаг. Тэгэхээр Исмаил Тайжийн хоёр хүү буюу тэр тийм борхуудай бабуудай гэсэн нэг тийм хоёр хүүтэй. Тэр хоёр хүү нь одоо ордонд ингээд амьдраад
Монголын хаад ноёдын их стэйцийн нэгэн адил ингээд амьдраад тэдний үр удам одоо монголчууд дотор байдаг. Тэгэхээр би бол одоо энэ дор чандыг тэр угсааны хүн байх өндөр магадлалтай л гэж би одоо үзээд байгаа юм л та. За тэгээд ерөнхийдөө энэ хүний удам угсааг одоо би тодорхойлохгүй. Зүгээр би бол өөрийн бодлоо ярьж байгаа юм. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр одоо энэ хүн чинь энэ Исмаил тайчтай адилхан. Исмаил тайч чинь одоо Батмөнх Даян хаан, Мандуул хаан, Мантухай Цэцэн хатан гэдэг одоо энэ хүмүүс бүгд төр барьж явахад 3 төрд одоо шадар сайд хийсэн ийм хүн байгаа. За энэ дор чанд бол одоо бас мөн ялгаа байхгүй. 3 ерөнхий сайд солигдож байхад шадар сайдаа хийсээр л байдаг. За энэ нэг хоёрдугаарт одоо энэ Исмаил тайж бол Монгол төрийг самарсан одоо алтан ургийнхныг хороохыг хороож хор хотгосон ийм хорчин итгээд. За тэгэхээр энэ дор чанд бол мөн ялгаа байхгүй. Монгол улсын одоогийн бол одоо алтан ургийн хүмүүс гэж хэлж болохоор биднийг одоо чиг баримжаа болж байдаг энэ үндсэн хуулийг хувилдааны зарчмаар ингэж өөрчилж өөрсөндөө эрх мэдэл албан тушаал их хурлын гишүүн болох энэ боломжийг нээсэн. Үүнийг энэ Хинтээ аймгийн Бэрх сумын гаралтай оюун эрдэнтэй одоо хүч хавсаадан хийсэн ийм хорчин хүн. За одоо яг би энэ талаар нь ярина. За ингээд хэдүүлээ бичлэгээ үзээд анализ хийгээд явъя. Яг одоо би бас хүчний ардах яриагаа шууд хэлье. Оюун эрдэнэ бэргүүдд байсан. Хэрв заяа тэр давхар дээлийг өмсгөөгүй байсан бол өнөөдөр оюун эрдэнийн засгийн газар байхгүй ш. Үнэн л хэл. Нэгдүгээрт үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. За та бүхэн сонссон баг. Хөшигний ардах яриагаа шуудхан хэлье. Оюун эрдэнийн засгийн газар хүчгүүдэд байсан. Тэр давхар дээлийг өмсгөөгүй бол оюун эрдэнийн засгийн газар байхгүй шүү. Тэгээд тэр давхар дээлийг өмсгөхийн тулд нэгдүгээрт үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярьж штэ. Тэгэхээр эдгээр чинь одоо хөшигний ард хувилдж байгаад үндсэн хуулийг өөрчилж ижил энэ төрийн эрхийг одоо авсан байна штэ. За тэгэхээр үндсэн хуулийг хууль ёсны дагуу өөрчлөх боломж бол байгаагүй. Тийм ч учраас эдгээр хөшигний ард ярьсан. Тэрнийг энэ дор чанд гардан гүйцэтгсэн буюу одоо хүн намын өдөрдох зүйлийн гишүүн үүр цайх энэ дор чанд хоёр үндсэн хуулийн цэцэд үндсэн хуулийн нэг заалт нь үндсэн хуулиа зөрчөөд байна гэдэг ийм өргөдөл буюу мэдээлэл гаргасан. За энэ хоёр ч хоёулахнаа бас гаргацсан юм биш. Ардсан намын зарим гишүүдтэй бас хавсарч хийсэн. Тэгэхээр ардсан намын өргөдөл өгсөн хүмүүс нь бол Адшаа Ганнибал гэх хоёр нөхөр байгаа. Адшаа Ганнибал хоёр одоо энэ үүр цайх дор чанд хоёртой яг ижилхэн өргөдөл гаргасан үндсэн хуулийн цэцэд. Үндсэн хуулийн нэг заалт нь үндсэн хуулиа зөрчөөд байна гэж. Тэр нь ямар заалт юм гэхээр засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн одоо улсын хурлын гишүүн байж болно. Буюу давхар дээлийг 4 хүн л өмснө гэсэн ийм хязгаарлалт байсныг энэ үндсэн хуулийн агуулгыг зөрчөөд байна гэдэг үндэслэл энэ дор чанд Адшаа үүр цайх эднэр гаргаад нөгөө хөшигний ард ярьсан ярианыхаа дагуу гаргаад тэгээд үндсэн хуулийн цэц эрх мэдлээ хэтрүүлэн нөгөөдхийг авч хилэлцээд засгийн газрын бүх гишүүд улсын их хурлын гишүүн байж болно гэдэг одоо боломжийг нэгэнгүүт оюун эрдэнийн засгийн газар хүчтэй болоод давхар дээлтэй болоод за ингээд энэ шин манан маф ус талаараа ярьж байгаа. Гэтэл үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хуулиа хүчингүй болгох юм эрхтэй субъект биш. Энэ талаар одоо хойшоо би баримтуудыг ярина. За тэгээд энэ шийдвэр үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрээс болоод улсын их хурал дээр ямар одоо үйл ажиллагаа хөшигний ард ямар новшийн зүйл болсон талаар одоо энэ аюул сайхан ярьж байгаа.
2023 оны үндсэн хуулийн өөрчлөлт 126 гишүүн болон намын жагсаалт бүхий. За энэ бол оюун эрдэнэ санаачлага байсан. Тэгээд 126-г бас парламентд өргөн барьсан ерхий сайдын хувьд би ярьж байгаа шүү. Үндсэн хуулийн цэц рүү бид нар улс төрчид ингээд захиалга өгдөг нь үнэн биз дээ. Үнэн үү? Үнэн. За тэр одоо тэр үндсэн хуулийг өөрчлөх улсын их хурлын гишүүдийг 126 болгох засгийн газрын гишүүдийг бүгдийн давхар дээлтэй болгох энэ хорыг одоо бий бол санаачилсан гэдгээ энэ оюун эрдэнэ хүлээн зөвшөөрсөн байна. За тэгээд энэ аюур сайхан энэ бол одоо оюун эрдэнэ санаачлага байсан гэж хэлж байгаа. За тэгээд цааш үзье. Хуулийн чинь хуулиар хамгаалцсан байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 19 онд бид нар үндсэн хуулиа өөрчилсөн. Дахиад 22 23 онд бол хуулийн хязгаартаа боломжгүй байсан байхгүй хориотой. Ер нь бол одоо энэ үндсэн хуулийг өөрчлөх нь бол хуулиар хориотой байсан гэдэг аюур сайхан ярьж байна. Аюур сайхан би ингээд эсэргүүцсэн гэдгээ ярьж байна. За одоо энэ зандан шатар тэр ямар хуулийн дагуу тийм хориотой байгааг одоо хэлнэ. Зөвхөн зургийн тухай хуулийн төвлөрөөр үйлчлэж байгаа бөгөөд үндсэн хуулийн нэмэлт зургийн тухай хуулиар 8 жилийн хугацаанд ахиж хүндэх стандарт өөр хүчин төгөлөг өөрчлөж байгаа. Үндсэн хуулийн хамгаалтанд бас зогсож ирсэн. Тэр үед би бүлэгтээр ганцаархнаа улсын хурлын дарга байсан. Эсрэг гараа өргөсөн. Дэмжихгүйгээд 8 үндслэлбэ гаргасан. Хууль бусаа гэдгийг. За хоёр над руу бол маш одоо эвгүй харсан. Тэр 2022 онд энэ үйл ажиллагааг одоо улсын их хурал дээр үндсэн хуулийг өөрчлөе гэдэг ийм санаачлагыг явуулаад тэгээд энэ оюун эрдэнэ чинь бүх улсын их хурлын гишүүдийг лоббидоод улсын их хурлын гишүүдийг бүгднийг одоо албан тушаалын авилгал хүртэл өгж ингэж лоббидсан юм л та. Одоо тэр үед чинь та нар санаж байгаа бол бүр спортын сайд, бараг бүхний сайд гээд Бат Эрдэнэ аврагыг томлоод төвжирлийн сайд гээд ер нь энэ оюун эрднийг энэ үндсэн хуулиа өөрчлөх энэ санаагийн дэмжихгүй байж болох бүх хүмүүст энэ шоронд явуулж хэрэг үүсгэхийг үүсгэж албан тушаалаар авилгадахыг авилгадсан юм л та. Зүгээр би болохоор яг анхааралтай ажиллаж байсан хүний хувьд сайн мэдээд байгаа. Зүгээр одоо та бүхэн минь санаж гин үгүй юу? Ерөөсө мангар олон сайттай болоод бүгдийн дарга болгоол ерөөсө энэ оюун эрдэнэ чинь ерөөсө албан тушаалын авилгалт хийгээл одоо тэр үед эсэргүүцсэн даваа сүрэнг чинь барилгат байгуулалтын сайд ч болгочлоо. За тэгээд Бат Эрдэнэ сайд чинь спортын сайд гэдэг нэг юм өгөө. Тэр одоо энэ сая үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр томилогддог Сүхбаатар гэдэг одоо улсын их хурлын гишүүн байсан. Тэрний чинь аваач төвжирлийн сайд болгоод төвжирлийн сайд болгож байгаа доогуур нь хор утгаж хагаад тонгороод шорон руу явуулахаар болоод үгүй энэ оюун эрдний энэ аимшигтай энэ хар таагтаг болвол өстой аимшигтай штэ та нар даанч мэдэхгүй л дээ. Энэ ингийн ард иргэд амьдралдаа анхаарад үр хүүхдээ анхаарад энэ нэг одоо бас нарийн мэддгүй юм шиг байна. Би болохоор одоо эх орондоо тангараг өргөсөн энэ улс орныхоо төрийнхөө одоо Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай санаа зовж явдаг тангараг өргөсөн хүний хувьд би энэ одоо хинтээс ирсэн энэ хэдэн хүүхдүүд л одоо энэ Монголыг самарчих гад байна. Тэ? Уул нь бол одоо хинтээс гарсан хэдэн хүн л энэ их Монгол улсыг үүсгэсэн. Дахин байгуулсан. Үүсгэх байх уу, дахин байгуулсан. Гэтэл одоо энэ цагийн хинтээс ирсэн хэдэн хүүхэд энэ Монголыг бүр үнэхээр самарж дуусч байгааг нь би хараад үнэхээр зүгээр байж чадахгүй маш анхааралтай судалдаг байхгүй. Аюур сайхан бол энэ үндсэн хуулийг өөрчлөхийг бол одоо маш их эсэргүүцсэн гэж байна. Тэнгүүт оюун эрдэнэ одоо маш муухай хараад, эвгүй хараад би уулын аюур сайхан гишүүнтэй уулзсан штэ гэж хэлсэн гэж байна. Тэгэл энэ аюун эрдэнэ дээр чи удахгүй хэрэг үүсэл шоронд явцсан штэ. Тэгээ шоронд явсан хойно энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг чинь улсын хурал дээр лоббиж байгаа хийсэн байхгүй. Одоо бүгдээрээ сонсъё. Уг нь болохоор уулын би аюур гишүүнтэй уулзсан штэ. За нэг л хүн энийг дэмжихгүй болвол би энэ өөрчлөлтийг явуулахгүй шүү. Одоо энэ бүгдийг авилгадаад бүгдийг өөртөө оруулаад бүгднийг хөнжилдөө оруулаад тэрвэр чивтээ араас нь хийчихэл гэдэг ерөөсөө ийм тактик явсан. Тэгээд тэр тактикт нь энэ аюур сайхан ороогүй учраас одоо шоронд явсан байна гэдгийг би сүүлд л одоо ингээд судлаад хахад үйл баримтаар нотлогдож байгаа юм л та.
гэж бүр заналтайгаар хэлсэн. За ингээд эцэст нь юу болсон 22 оны ээлж тус чуулганаар энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажиллагаагаа эхэлсэн. Бид нар очоогүй, дэмжээгүй учраас дэмжихгүй. За ингээд намайг явуулж хагаад 23 оны 5 дугаар сард үндсэн хуулиа өөрчлөөд өөрөө бол хэрэгжүүлсэн. Энэ цаана бол үндсэндээ тэр тогтолцооны өөрчлөлт сонирн биш, баялагын ард түмэн сонирн биш. Гол нь бол энэний цаана бол ер нь бол намын систем бүхий одоо энэ жагсаалт бүхий энэ тогтолцоо намын жагсаалт гэдэг чинь цаана нь иргэдийн сонгогдоогүй хүнийг улсын хурлд оруулцоогоод энэ намын даргын төхөөрөөр ажилтдаг өөрийнхөө эрх мэдлийг одоо улам батгах гэдэг нь шүү дээ. За аюун сайхан юм ноцтой юм ярьж байгаа байхгүй. Ингээд шоронд явуулаад аюун сайхныг шоронд явуулчаад 2023 оны 5 сарын 31-нд үндсэн хуулиа энэ улсын их хурлын гишүүдийг лоббийж жагаад өөрчлөөд ингээ хэрэгжүүлээ явсан. Тэгээ 126 гишүүн одоо тай болох хуулийн өөрчлөлтийг үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээ явсан. Тэгэхээр эндээс одоо юу харагдаж байна гэхээр энэ нүүрсний жагсаал гэдэг энэ том пропаганда жүжигчин болвол одоо энэ үндсэн хуулийг өөрчлөөд энэ оюун эрдэнэ саяны тэр аюун сайхны хэлдэг эрх мэдлээ улам томруулах, баталгаажуулах, иргэдийн сонгоогүй хүмүүсийг оруулах буюу одоо шинэ манан мафийн системийг зангидж байгаа энэ үйл хэргийг 2022 оноос 2023 2024 оны хаврын чуулганд дуустал энэ процесс явсан байхгүй. Тэгээд энэ урт хугацаанд ард түмний анхаарлыг сарниулахын тулд нүүрсний жагсаал гэж ийм пропаганда жүжиг хийсэн юм л да. Энэ нүүрсний жагсаал гэдэг энэ пропаганда жүжигийг одоо энэ анхаарал сарниулах. Ер нь энэ нүүрсний жагсаал гэдэг энэ жагсаал чинь бүх ард түмний анхаарлыг энэ одоо энэ дор чанд ярддаг 44 их 80 гэж анх дуурсан. Энэ хоёр ерөөсөө энэ Монголын ард түмнээр тоглолцсон хоёр л доо. Тэр 44 их 80 дээр анхаарлыг төвлөрүүлж хагаад араар нь үндсэн хуулийг хулгайлчихсан. Тэгээ эсэргүүцсэн хүмүүст нь болохоор бүгдэнд нь эрх мэдэл албан тушаалд очихгүй үнэхээр чин шударгуу хүмүүсийн шоронд хийгээд ингээд энэ үйл явдал болсон юм. Бид тэр нүүрсний жагсаалыг тусад нь ярина. За зандан шатрыг тусад нь ярина. Өнөр цэцгийг тусад нь ярина. Гэхдээ маш олон хүмүүс байгаа. Энэ ёстой аимшигтай юм болсон байхгүй да. За яах вэ? Тэгээд одоо энэ үндсэн сэдвээс гажчих гээд байна. Тэгэхээр одоо энэ оюун эрдэнэ 2022 онд үндсэн хуулийн үндсэн хуулийн нэг заалтыг хүчингүй болгож иж энэ 126 гишүүнтэй болгосон байхгүй юу. Тэгэхээр одоо үндсэн хуулийн цэцэд яаж нөлөөлж үндсэн хуулийн цэцээр ямар шийдвэр яаж гаргуулсан талаар одоо ярина. Бүгдээрээ сонсъё. Үндсэн хуулийн цэцэг асуудалтай гэж ярьж байна те. Би ч бас асуудалтай гэж боддог. 2022 онд та үндсэн хуулийн цэц дээр тэр гомдлыг Арцлан намын за та гэж хэлгийг хаашаа. За танаахан Арцлан намын 2 3 гишүүнээр каннибал эднэрээр гаргуулад үндсэн хуулийн цэц тэр асуудлыг засаад давхар дээлтэй бай гэдгийг оруулж ирээд танаа засгийн газар цаашаа амьдрсан шүү дээ. Энэ үнэн биз дээ. Үндсэн хуулийн цэц рүү бид нар улс төрчид ингээд захиалга өгдөг нь үнэн биз дээ. Үнэн үү? Үнэн. Тэгээ харин хаагдсан байхгүй. Сонсоо. Үндсэн хуулийн цэц рүү улс төрчид захиалга өгдөг нь үнэн биз дээ гэсэн чи үнэн гэж хэлж байгаа. Энэ одоо ингээд шууд гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Би одоо энэ оюун эрдэнэд орж ханд хоёрыг одоо Монгол төрийн алтан гагнаас үндсэн хууль бидний одоо төр иргэнний хооронд байгуулсан энэ гэрээг ингэж хүчингүй болгож Монгол төрийг самарсан гэж ярихаар та нар надад итгэхгүй л дээ. Гэхдээ энэ хүн чинь өөрөө ингэж хүлээн зөвшөөрөөд бид нар ингээ үндсэн хуулийн цэцэд захиалга өгж жагаад ингээ гаргуулсан юм а гэдгээ ингээд тавгийн томд орохтой ингээд өөрөө хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Тэгэхээр надад бол одоо энэ үнийг ярихад ямар ч айдас байхгүй. Өөртөө гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрсөн баримтууд нь байгаа угаасаа. Би одоо энэ бичлэгт бүх баримтыг нь оруулахаар энэ хэдэн цагийн хэдэн өдрийн юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгээ ерөнхийд нь товч ойлголт өгөхийн тулд ийм богинохон бичлэг аль болох богинохон бичлэг хийх гэж л хичээгээд байгаа. Үнэн тийм ээ. Үнэн. Цэцүүлийн цэц рүү үнэн гэдэг улс төрчид ингээд захиалга өгдөг нь үнэн биз дээ. Үнэн үү? Үнэн. Үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү үндсэн хуульд захирагдах бөгөөд альва байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараад бус бай.
үндсэн хуулийн цэцгийн гишүүн үүргээ гүйцэтгэхдээ аливаа албан тушаалтан бүх одоо субъектээс хараат бусаар зөвхөн гагцхүү үндсэн хуульд захирагдаж шийдвэр гаргана гэж байгаа байхгүй. Зөвхөн үндсэн хуульд захирагдсан тэр процессыг л хянана. Гэтэл үндсэн хуулийг өөрийг хянчихсан өөрийнх нь нэг заалтыг хүчингүй болгоцсон байхгүй. Одоо тэр тэгэх эрхгүй гэдгийг энэ мөнх оргил одоо ярьж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвхөн процессын хувьд хянах хэрэгтэй болохоос биш агуулгын хувьд хянахгүй байна гэдэг санаа үндсэн хуульд нь өөртөө суудсан байгаа байхгүй юу? Тэр 68 дугаар зүйл дээр чи үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэн санаачлах вэ? Зөвхөн хууль санаачлагч. Цэц яаж болох вэ? Санал оруулж болно гэж байгаа байхгүй юу? Санал оруулж болно. Цэцэд энэ эрх мэдлийг одоо өгж болохгүй гэж бодож байгаа. Агуулгын хувьд ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргаж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндсэн хууль зөрчижээ гэдэг дүгнэлт гаргахыг өнөөдөртөө бид нар зөвшөөрч болохгүй. Ингээ ойлгомжтой хэлж байгаа шүү дээ мөнх оргил шүү. Үндсэн хуулийн цэц бол одоо процессын буюу тэр үндсэн хуульд бусад хууль тогтоомж зарлаг одоо бүх юм нийцж байгаа эсхийг хянах эрхтэй болохоос биш үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь буюу үндсэн хуулийн өөрийнх нь заалт нь үндсэн хуулиа зөрчөөд байна гэдэг ийм зүйлэг бол хянж болохгүй. Энэ үнийг ингээ үндсэн хуульд энэ агуулга нь ингээ тусгагдцсан бид нар хүлээн зөвшөөрч болохгүй гэж ингэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр одоо оюун эрдэнэс захиалга аваад энэ дорж ханд энэ нөхдүүдээс одоо энэ далдын хар хүчний энэ захиалгаар энэ үндсэн хуулийн нэг заалтыг хүчингүй болгоцсон энэ үндсэн хуулийн тэр үеийн 9 гишүүн бас л одоо Монгол төрөөс урвсан төрийн эрхийг одоо хууль бусаар бусдад шилжүүлсэн ийм л аимшигтай энэ ийм гэмт хэрэг одоо энэ Исмаил тайжийн үед л гарч ирсэн. Гэтэл энэ хүмүүс ингээд ийм аимшигтай түүхэнд тодор тэмдэглэгдэн үлдэх юм нүгэлт хар гэмт үйлдэл хийсэн хүмүүс болж таарч байгаа. Яагаад гэвэл бид нар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чинь шал тустай. Супер мажорити буюу 4/3-аараа оруулж байгаа байхгүй юу? 4/3-аараа. Ийм өндөр босгыг давж байгаа тохиолдолд энэ бол үндсэн суурь бүтцээ хамгаалж үлдэх одоо боломж нь өндөр байгаа учраас цэцэд өнөөдөр энийг өгөх хэрэггүй. Одоо мөнх оргил шүү ярьж шít. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхийг улсын хурлын 4/3-аас дээш хүмүүсийн буюу маш өндөр босог, маш олон ард иргэдийн төлөө ингэх эрхтэй ийм өндөр босготой байхад үндсэн хуулийн цэц өөрөө зүгээр дотроо авч хэлцээд нэг заалтыг хүчингүй болгочдөг ийм байж болохгүй гэдгийг л одоо энэ мөнх оргил гишүүн ярьж байгаа. Гэхдээ хамгийн хачирхалтай нь бас нэг юм болсон. Тэгээд энэ үйл процесс болсны дараа цэцгийн тухай хуулийг мөнх оргил гишүүн байрж орж ирсэн. Тэр хуулийн дээрээ юу гэж байдаг вэ гэхээр юу гэж батлуулах гэж хэлэлцүүлсэн бэ гэхээр үндсэн хуулийн цэцгийн гишүүн үүргээ гүйцэтгэж байх хугацаанд гаргасан шийдвэртээ насан туршдаа хариуцлага хүлээхгүй гэсэн ийм заалт оруулж ирээд хэлэлцүүлж исэн байхгүй. Энэ бол одоо аим шиг байхгүй юу? Хүн одоо үүрэгт ажиллаа хийж байхдаа хариуцлага алдсан эсгээ насан туршдаа түүндээ хариуцлага хүрхгүй байна гэдэг чи одоо юу гэсэн үг? Энэ шудраг өсөнд нийцэх юм уу? Ийм хууль хэлэлцүүлээд явж ирсэн шүү дээ энэ мөнх оргил. Одоо энэ тэр хуулийн хэн санаачилсан гэхээр одоо тэр хууль зүйн дотоод хэргийн сайд юу яаманд байсан энэ одоогийн улсын их хурлын гишүүн сайн зориг одоо энэ Нямбаатрын маш ойрын тэр хууль зүйн яаманд ажиллаж исэн тэр цолмон гэдэг одоо энэ нөхдүүд энэ үндсэн хуулийн цэцгийн хуулийг боловсруулад энэ мөнх оргилд өгж оруулаад батлуулах гэж одоо оролдсон. За тэгээд одоо цааш нь сонсъё. Түрэн гишүүн мэдж байгаа юу гэж хэлсэн бэ гэх юм бол аюураа наач хулигдчих шүү. 12 онд яг ингэж хулигдсан. Яг дүүгээр нь босох. Үндсүүлийг чи өөрчилж чад өнгөрсөн жил яасан? Ангаагаал үлдсэн. Баялагч ухаад аваа явж хад ангаагаал үлдэж байна. Эх орны чинь зарчхад ангаагаа сууж байгаа байхгүй юу? Ийм байх юм бол ийм л юм болсон юм да. Яг би үнэхээр маш богино ерөнхий агуулгыг багтаахын тулд маш цөөн баримт орууллаа. Ер нь бол зөндөө баримт байгаа. Энэ оюун эрдэнэ, энэ дорж ханд,
оролцсон хамгийн чухал оролцсон хүн бол одоо тэр ардчилсан намаас Туван, тэр Хадшаа, энэ Ганнибал бүгд энэ оюун эрдэнэд орж ханд энэ тэр ерөөсө баг болж байгаад энэ үнийг хийсэн байхгүй. Тэгэл одоо ер нь ямар ч юм хийсэн буруу аргаар хийх юм бол эргээд маш том аимшигтай хор уршиг авчирдаг. Одоо энэ хор уршиг ирнэ ямар аимшигтай юм руу түлхэх энэ яс болсныг би одоо хэлж мэдэхгүй. Би бол одоо тангараг өргөсөн хүн эх орон тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаа батлан хамгаална гэж тангараг өргөсөн хүн. Би бол одоо тангараа биелүүлэл үнийг одоо ярихаас арга байхгүй. Тангарагт хугацаа байдгүй. Нэг л удаа тангараг өргөсөн бол тэгэл үхэн үхтлээ. Үхсэн хойноч түүндээ сүмс орогдож л явах ийм л учиртай. Тангараг өргөнө гэдэг бол ийм л зүйл. Энэ хүмүүс бол бүгд тангарагаасаа няцаж ашиг сонирхолтой автаж Монголд одоо нэг сайн сайхан шинэ залуу үе 126 гишүүн оруулж ирэх. Гэхдээ зөв юмыг буруу аргаар хийдгүүл байхгүй юу? Зөв юмыг хэцүү ч гэсэн зөв замаар л хийн. Цаг хугацаа их орно. Хүмүүс туулах ёстой зовлонгоо туулна. Тэгжвэж зөв зүйл рүү очдог болохоос биш. Им залжин буруу лойрын хулгаан дээрмийн аргаар сайн сайхныг хизээч авчрах боломжгүй. Би хөрсөх ерөнхийлөгчд хувь хүнд нь бол одоо тийм дуртай ч юм уу хүлээн зөвшөөрөөд байдаггүй. Гэхдээ Монгол төрийн үргэлж байх ёстой. Энэ доогуурны хулгайчуд орчоод улсын их хурл гэдэг юм чинь улсын их хулгайч нар болчиход байгаа учраас би одоо Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчд л одоо найдана. Энэ асуудлыг уран зөв аргаар одоо шийдэж засах энэ боломж одоо ганцхан Монгол улсын ерөнхийлөгчд л үлдсэн. Монгол улсын ерөнхийлөгч ер нь яагаад одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс хүмүүс одоо энэ ерөнхий сайжигч юм улсын хурлын гишүүн шиг юм шаардаад байдаг. Цэргийг одоо 1000 өдөр төжөөж нэг л өдөр хэрэглэнэ гэдэг шиг. Монгол улсын ерөнхийлөгч бол яг энэ иргэний дайм хүнд хэцүү үед л тэр хүний хэрэг гардаг. Олон улсын одоо энэ байдал төр улсын тусгаар тогтнолын энэ үед л энэ ерөнхийлөгч гэдэг хүн үүргээ гүйцэтгэж явах хэрэгтэй. Би энэ хүнийг үүргээ гүйцэтгэн гэдэгт итгэж байна. Итгэхээс ч өөр арга байхгүй. Итгэхгүй бол энэ Монгол улс эвгүй байдалд орно. Эцэст нь хэлэхэд Монгол улсын ерөнхийлөгч болвол бүх эрх мэдэл бий. Энэ новшийг засах, залруулах эрх бий. За ийм л байна. Ард түмэн минь би өшөө олон юм ярина. Энэ улгаачууд тэгээд намайг алуулна биз. Би Монгол улсынхаа төлөө үндэснийхээ аюулгүй байдал эрх хэрэгчлөө тусгаар тогтнолоо төлөө дуурж байгаад энэ хулгайч нарт алуулах бол надад сайхан үхэл байх болно. Энэ бол миний бахархалтай үхэл. Би тангараа биелүүлэх гэж яваад өгсөн. Над харамсах юм байхгүй. Ийм л байна.